This is the dream. All my life for this to build. Yeah! Жилдээ нэг удаа Нью-Йоркийн Madison Square Garden-д болдог Холливуд лааны ивент маань түүхэн амжилтаар өндөрлөө. Оргил тулаанд Ислам Махажив Жэйхтэлэ медаляныг бүрийн эзэхийл шинэ хагас тунжингийн авраг болсон бол Валентина Шевченко өөрийгөө бусдаас хол илүү үедээ дахин удаа батллаа. Үүнээс гадна UFC 322 ивент үзэг бидний дөргөөс тасгай нокаутоор дүүрэн ивент байлаа. Ингээд бичлэг эхлэе. Бичлэг эхлэхээс өмнө бидний дэмжиж лайк, subscribe дараарай. Мөн манай Facebook хуудсыг дагаж Холливуд талтай холбоотой илүү олон мэдээллүүдийг аваасаа гэж хүсэж байна. Баярлалаа. UFC 315-д JDM авраг болсноор Ислам Жэн гэж аврагын төлөө үзэхэр болсон. UFC 15 дараалж ялсан амжилтаар Камаро Усмантай зэрэгцэж Андерсон Силвагийн ард бичигдэж байсан тэрээр өөрийн хамгийн чанга сорилтгоо тулж маш том эрсдэлд өрн хоёрт бүсийг хараас явсан. Харин Медленыг 10 жил ялагддаг амжилттай элит түвшний боксч нь тэрээр Волкановский хавиг авах зорилготой өөртөө итгэлтэй байлаа. Getting back to Vol, we're so involved into it. I'm gonna get it. He's too little. I'm gonna get it. Билал Мухаммад Гилберт Бүнс гэх мэт байралтай хөвтэй тулаан сайтай тулаанчдыг ялсан болохоор зарим фэнүүд JDM Исламыг ялахтай бүр нокаутаар дуусна гэж итгэж байсан ч Ислам Махачев яагаад хамгийн шилдэг тулаанч үедээ дэлхийн нийтэд дахин харуулсан юм. Тулааны эхнээс Ислам тэхтаан амжилттай болгож тулааны дээрээс удирдах эхэлсэн. JDM юу ч чадлагүй энэ мөчлөг 5 үеийн турш үргэлжилж 50-45 гэсэн нэгдсэн салаар Ислам Махачев ялагч болж хоёр өөр жинд авраг болсон 10 нэт тулаанч боллоо. Энэ гайхалтай ялтыг дагсан өөр нэг амжилт бол Ислам UFC-д 16 дараалжуулж Андерсон Силватай зэрэгцэж рекорд тогтоосон юм. Нэг хүн хитрхи илүүрхэж тулдгүй тулаан уйдахтай болдог. Энэ тулаанаас яг л ийм зүйл харагдсан. Исламын тулааны төлөв бүрээр иргэсэн бол JDM энэ тулаанд ерөөсө бэлдэг юм шиг юун ч хэрэгжээгүй цариас нь харагдсан. Ганц магтах зүйл магадгүй Исламын өчиг боллын орлогуудыг сайн хамгаалсан баг. Ислам араас нь боохж үзсэн, Кимура татах гэж үзсэн. Дарс гарын гурвалжин гэд янз бүрээр оролцсон ч JDM амжилттай хамгаалж чадсан. Харамсалтай бусад бүх зүйлээрээ фэнүүд их оргин хурлаа. Өмнөх хийсэн тулаанууд бол Гилберт Бүнс, Билал Мухаммад нар унсан ч буцаад босоод ирдгээс нь энэ удаа босч чадахгүй доож инкэвэ тамирчид бүтэн дээрлэхүүллээ. Ийм ялгдлын дараа JDM түр завсарлага авсан дээр гэж бодож байна. Тэгэхгүй бол түүний карьер Леон Эдвардс шиг болж магадгүй. Мэдээж хүмүүс Исламыг уйдахтай шийдвэрээр яллаа гэж ярьж байгаа. Тулааныг бараг 20 минут шахуу удирдах гэхээр уйдахтай байсан аргагүй. Гэхдээ Ислам уйдахтай тулаанч биш. Миний Дагестан тулаанчны фэн биш Исламд бол дуртай. Тэр сүүлд тулцсан 8 өрсөлдөгч бүгдийг дуусгасан. Волкановскитэй ихний тулаан үзүүштэй байсан. Гэвч JDM-тэй тулцсан тулаан үзэгчдийн сэтгэл харамсалтай нүсэхгүй. Тийм болохоор үзэж байгаа та бүхэнд хандаж илээд энэ удаа тулаан биш. Исламын түүх бүтээсээ ялтаар нь дурсаасаа гэж хүсэж байна. Одоо Исламын дараагийн өрсөлдөгч нь хэн бэ гэдээ хамгийн гоё асуулт болоод байна. Хагас тунжингийн англи хамгийн өрсөлдөөнтэй байгаа энүүд бүгд Исламтай тулдах хүснэ. Ислам Камаро Усмантай тулдах сонирхолтойгоо илэрхийлсэн. Камарогийн тулдахдаа хязгаартай байгаад бол үлдэж байгаа тулааны аврагын төлөө болохыг зорж байгаа. Камаро туршлага барилдаан гэд Исламд асуудал үүсгэж болох бүх зүйл байгаа ч сүүлийн 4 тулаантад 1-3 амжилттай болоо аврагын төлөө тулдах хэрэгтэй гэж бодохгүй байна. Ялангуяа ийм өрсөлдөөнтэй жингийн ангилт 38 настай хүний сонгуульд Ислам хүмүүсийн хил авны байгуулна. Өөр нэг аюул тарих тулаанч бол мэдээж Шавкат Рахманов. Хагас тунжинд Исламд хамгийн аюул тарих тулаанч. Гэвч 2025 он Шавкат маш хатан ондлоо. Гимтлээс болж аврагын төлөө үзэх боломжоо алдахаас гадна машины осолд орсон. UFC 310-аас хойш тулаан хийгээгүй болохоор UFC түүнийг идэвхтэй байлгахын тулд дахин нэг тулаан хийлгсэн дараа аврагын төлөө тулдуулах байх. Шавкатчиг аюул тарих үз идэвхтэй аврагын төлөө үзэх хэрэгтэй тулаанч гэвэл энэ Машадо Гари. Метр 91 см өндөртөө тэрэ богино дуудлага Шавкатай тулдаж ялгцсан ч тухайн ялтын Шавкатын анхны шийдвэрээр ялсан ялт байсан. Дараа нь дахин богино дуудлага Карлос Пратцтай маш сайн гүйцэтгэлтэй тулдаж ялт байгуулсан. Энэ Гари хэрвээ Катар тулах ивэнтээр Билал Мухаммадыг ялвал Исламтай үзэх ёстой гэж бодож байна. Эсвэл Ислам цагаан ордонд Илия Топуриатай супер тулаан их. Бусад тулаанчтай адил Исламчаас цагаан ордонд тулах хүсэлтэйг илэрхийлсэн. Donald Trump, let's go open the White House. Хэрвээ Ислам Илия гэдэг тулаан бол одоо цагийн UFC-ийн хамгийн том тулаан болох нь ойлгомжтой. Үзэгчдийн хүсэж байгаа тулаан гэхдээ хагас тунжинд болохоос өөр сонголтгүй. Ислам дахиж 70 кг амраг буухгүй. Илия Жэн их болно. Мөн Илия хөнгөн жинд авраг амгалах ёстой. Авраг амгалаад Жэн гэсэн чи Исламыг 77 кг ялна гэж бодохгүй байна. Та бүхэн яг ямар бодолтой байна? Ислам хэний эсрэг авраг амгалах ёстой гэж бодож байна. Комент хэсэг сэтгэлдээ үлдээгээрэй. Энэ ивэнтэд Данавд нэгэн тулааны хагас тунжингийн аврагын төлөө тулдах дараагийн тулаанчийг шалруулах тулаан гэж хэлсэн юм. Dana, the winner between Brady and Michael does get the title shot fight. Sure. Шон Брэди өмнөх тулаандаа Лондонд Леон Эдвардсыг ялснаар номер 1 контендер болоод байсан. Гэвч Ислам Жэнкснээр UFC түүнд 2026 он хүртэл хүлээх, эсвэл Чансаны 8-таг Майкл Моралестай тулдах гэсэн хоёр сонголт өгсөн. Шон Брэди хүлээхийг хүсээгүй тул энэ тулааныг хийсэн. Гэвч Моралес Брэди эхний үед дуусаад Чансаны 3 дахь байрлал орсон юм. Дөнгөж 26 настай Эквадор зал 19-0 гэсэн төгс амжилттай. Хэрвээ Данад хэлсэнтэй өрөөл Майкл Моралес Исламтай үзэх боломжтой болох юм. Boss, Dana. Hey, Dana. My belt. I need belt. Өөрний хагас тунжингийн тулаан бол Карлос Пратц Леон Эдвардс нарын тулаан. Карлос Пратц өмнө Ли Жинлан, Джефф Нил нарын анхны нокаут ялагдлыг өгсөн. Тиймээс энэ удаа хуучин аврал Леон Эдвардс анхны нокаут ялагдлыг өгөх том даалгавартай болсон юм. Тулааны эхний үед Эдвардс тэхтаан амжилттай болоод нуруунд дээр нь гарч хэд хэдэн богино цогцолтууд өгсөн. Гэвч хоёрдугаар Пратц
Үзэгч бидний бүгдийн суудлаас нь босгосон юм. Лео Эдвардсын бөксөрөө сууж инээж байгаа зүгээр л аимшигтай үзэгдэл байсан. Лео Эдвардс одоо зодог тайсан дээр баг. 34 настай ч 3 дараалаад ялагдсан одоо юуны төлөө тулдах ёстойг нь хэлж мэдэхгүй юм да. Харин Карлос Прац гайхалтай нокаут хийсэн. Ислам Махачев хүртэл Працын гүйцэтгэл гайхаж байсан юм. I surprised how these guys who smoke all day beat the former champion, you know. Хүслэр болдгол Прац Моралес гэсэн тулаан хармаар байна. Та бүхэн яг ямар бодолтой байна? Коммент хэсэг зэгтгэлээ үлдээгээрэй. Өөр онцлог нокаутууд бол Бөө Никл болон Бенуа Сен-Денигийн нокаутууд. Ренир дээр лидерт өвдгөлүүлж тулсан Бөө Никлийн нэр хүнд маш их хунаж хэд өндөр үнэлэгдсэн тулаанч болоод байв. Энэ удаа тэрээр Рудольфо Беретад тулдаж тулааны бүтэн илүүрхэж 3 дахь үед дуусаад 2 минут 36 секунд үлдээд байгаа зэрлэг толгой ишилтэж тулааны дуусгасан юм. 2024 онд Madison Square Garden онцгой тулаан үзүүлсэн тэрээр энэ жил гомсог нокаут толлуулан карьерээ сэргийж чадсан билээ. Мөн түүнтэй адилхан карьерээ сэргийж чадсан тулаанч болох Бенуа Сен-Дени ердөө 16 секундэд Бенил Дарвишид нокаутаар ялсан юм. 2024 онд 2 ялагдсан тэрээр энэ жил 3 тулаан дараалж ял чансаа 8 төвчөдөж карьерээ эргүүлж чаджээ. Бид Бөө Никл, Бенуа Сен-Дени, Карлос Пратас, Майкл Моралес гэсэн 4 дараас нь нокаут гэрчилсэний дараа нэгэн супер тулааныг үзсэн. Ислам Махачевтай адилхан Ж гэсэн тулаанч бол Жан Уэйли. Жиндэ босоо байгаа болохоор өөрийгөө сорж Жин гэхээр болсон. Харин түүний өрсөлдөгч нь мөн жиндэ дийлдэхгүй байгаа Валентина Шевченко. Тиймээс ч фэнүүд энэ супер тулааныг хүлээж ясан ч тулаан супер өөдөгтэй тулаан болж хөрсөн юм. Шевченко хитрхи өөр төвчнийг хийдгээ дахин 10-45 гэсэн саналаар ялт байгуулсан. For the winner by unanimous decision and still. Мэдээж ийм тулааны дараа фэнүүд өөдөх цаана дуутах нь ойлгомжтой. Бас зарим фэнүүд үзэж чадахгүй бол явж бокс үз, кикбокс үз гэж хэлж байгаа. Миний зүгээс зөвлөхөд зүгээр л хүлээлттэй дараад үзсэн дээр баг. Шевченкогийн хийсэн сүүлийн тулаанууд бүгд ийм л байсан. Грассотой хийсэн 3 дахь тулаан, Манай Феотой хийсэн тулаан, тэгээ саяны Вэлитэй хийсэн тулаан бүгд үзүүшгүй байсан. 2021 оноос хойш тулаан дуусгаагүй Шевченкогоос нокаут төсгөл хүлээх нь утгагүй. Одоо 37 настай тулаанч бидэнд зориулж тулааны арга барилаа ч өөрчлөхгүй. Тиймээс энэ бичлэг үзэж байгаа та хэд Шевченкогийн тулааныг үзэхээр л хүлээлттэй дараад үзээрэй гэж зөвлөмөр байна. Эсвэл түрдээ зүгээр суугаас олчих. Энэ ивент дээр өөр онцлох ёстой тулаанч гэвэл Эд Нэвинг болон Байсангур Сусуркаю нар байлаа. Ердөө 48 цагийн богино дуудлага аван UFC-гийн анхны тулаанаа дэлхийн хамгийн алдартай ордонд хийхээр болсон Эд Нэвинг Малком Вэлмейкертэй өдөржинд үзэхээр болсон юм. Тулаанд ялах өндөр боломжийг Вэлмейкерт өгсөн ч Эвинг өөрийн бүх боломжоо тултал нь ашиглагдсан. 3 юм маш сонирхолтой тулаанд 30 27 29 28 29 28 гэсэн нэгдсэн саналаар Эвинг ялсан юм. Гайхалтай эхлэл, гайхалтай тулаан, гайхалтай ялт. Эд Нэвинг энэ ялтаар өөрийгөө UFC-д байх ёстой гэдэг баталж харуулсан билээ. Congratulations, sir. Байсангур Сусуркаю бол 24 настай чичен тулаанч. 8 сарын 12-нд Данад Contender Series-д ялсныхаа дараа шууд 4 хоногийн богино дуудлага UFC 319-т анхны тулаанаа хийж өрсөлдөгчөө боож ялсан. Энэ удаа Эрик Маконико 3 дугаар үед нокаутаар яллаа. 2 тулаанаа дүгнмээргүй байгаач цааш тарахад гэмгүй тулаанч гэж бодож байна. Now I want to fight with Bo Nickel. It's gonna be very good fight for me. UFC 322 тулдаа хүчгсэн од болсон нэг тулаанч Магомед Занюко. Ислам Димитрис Джонсон түүний Чанко гэж танилцуулсныг үзэгчид Джон Порк гэж сонссноос болж энэ тулаанч нэлээд алдартай болсон. I introduce my team. This guy, Chanko, 2 times world professional Muay Thai champion. Өөрийг нь бүр илүү алдартай болгосон зүйл гэвэл Дилэн Данистай зодолсон явдал байсан юм. Исламын дасгалжуулагч Хавер Мендес хэлэхдээ Дилэн Данис Ислам Али хоёр үнсэлдэж байгаа AI бичлэг үзүүлснээс болж энэ бүхий эхэлсэн гэж хэлсэн. I mean, come on, dude. You know you're asking for trouble. What do you expect when you do that? Занюкотой хамт Исламын багийн 10 хүн нийлж Дилэн Данис руу дайрч үүмэн болсноор Дилэн Данис ордоос өгсөн юм. Дараа нь Даной Дилэн Данисыг бандаж UFC дахиж харахгүй үжилсэн. You will never see Dylan Dennis at a UFC fight ever again. Эдгээр мөчид Занюковыг алдартай болгосон юм. UFC-д нэг ч тулаан хийгээгүй олонний анхаарлын төвд орсон бол Джон Порк байлаа. No Jonkpor. Chanko. No Jonkpor. Бичлэг маань энэ үрээд дуусч байна. Энэ оны хамгийн шилдэг ивентээр оргил тулаанууд маань хэдий хүлээлтэнд хүрээгүй ч Исламын хувьд маш чухал ялт байлаа. Тэр Жин ахиж 2 дахь бүсээ маш эзэрхэг байдлаар авч 16 дараалсан ялтаа байгууллаа. Ислам Махачев бол одоо цагийн хамгийн шилдэг тулаанч. Та бүхэн надтай санал нэг байна уу? Коммент хэсэгт өөрсдөө бодлоо хуваалцаарай.